Өглөө хөтөлбөрөөр зочны хэсгээрээ та бүхэнд үргэлжлэн урьж байна. Зочноор Дундгов аймгийн Эрдэнэ-Далай сумын сумын зан Амгаланбаатар оролцож байна. Өглөөний төргий сайхан амар уу? Өглөөний минь төргий тав сайхан амарсан уу? За хоёулаа Монгол үндэсний бүхөөр анх хизээнээс хичээлэх болов ер нь яагаад Монгол үндэсний бүхийг сонирхох болсон талаар ярилцлага эхлэе. Үндэсний бүхөөр хамгийн анх одоо ер нь хүүхэд ахуй наснаасаа л их барилдах дуртай. Үе тэнгийнхэнтэйг их барилддаг. Одоо манай нагц ах Батнасан ахын хүү Дорж Самбуу хоёр бол одоо их багаасаа хоорондоо барилдаж өссөн. Батнасан ах ч одоо бит хоёрыг тэгэл их хор шарын хооронд нь их малтуулдаг. Бит хоёр ч бүр тэгэл байдгаа тавьж үздэг ерөөсөө. Тэгээд хамгийн анх 2014 онд Уранга аймгийн Баян өндөр сумын 90 жилийн болоод тэгэд 11 настай хүүхэд өсвөрийн хүүхэд тэг чи бараг 90 гаруй хүүхэд барилдсан баха. Тэрэнд үеэлтэйг амтарсан бодгоомд барилдсан. Дорж Самбуу маань төрүүлээд би 3-т орж ирсэн. Тэг жил ерөнөөс хамгийн анхны юугаа эхэлчихсэн да. Их гоё юм байна гэдгийг мэдрээл. Бүхний хамгийн анхны амжилт гэдэг бол барилдаан гэдэг бол хамгийн дурсамжтай хэзээ ч мартагдахгүй барилдаан байдаг баг. Монгол үндэсний бүхөөр хичээлнэ гэдэг бол бас энэ өв соёл өөрийн Монгол түмний уламжлалыг цааш нь өвлүүлэн дамжуулж байгааг нэг хэлбэр баг гэж харж байна. Ер нь өв түгээ төсөлд хамрагдах болсон сонгогдсон мэдээгээ сонсоод яаж хэрхэн хүлээж авч байв? Эхлээд их гайхсан юу илээ гээл. Тэгээд сонсож байжсэн манай өсгөрийн дуугч залгаад хүн залгасан өгс тэгсэн багшаа гэдгсэн. За. Тэгээ би бүхий бүгзээ сууж ирсэн. Бүхий өргөн дээр урилга хүлээн авна уу гэд. Тэгээл шууд авсан. Гайхсан. Өөрөөр хэлбэл ер нь монголчууд ярьдаг бүх морь хоёр ер нь удам дагаж хурдталгаа барилдтгаа гэж ярьдаг. Таны хувьд ер нь аавын талаасаа юм уу, ээжийн талаасаа барилддаг хүн байгаа юу? Байлгүй яах вэ? Манай аав Хөвсгөл аймгийн 90 жил өмсөн яриад хүн байгаа. Тий. Манай аав ч өөрөө бас их барилддаг байсан сум орон нутагтаа. Аав нь одоо бүх лам мам гэл дээгүүр их өндөг том бөхчүүд байсан гэл тэх юм билээ. Ээжийн талд бол манай ээж ах нар Батнасан ах барилддаг байсан. Ээжийн дүү одоо барилдж байгаа аймгийн Арслан Инколдгийн ах байгаа. Ээж одоо хамгийн том ах нь одоо намайг их жоохон байхад залуугаараас өгöd болсон гэдэг юм лээ. Аймгийн ачин солтой. Тэгээ тэр хүн намайг бас хараад энэ хүү бүх болох шинжтэй хүү байна. Тэгээд намайг ч одоо 1-2 настай хут тэгж ярьдаг байсан гэх юм лээ. Өв түгээ төслийн хүрээнд 21 аймгаас шалгарсан шилдэг бөхчүүдийг сонгож аваад ингээд бэлдээд улсын том цолтой шилдэг бөхчүүдийг бас дагуулад тий ингээд тэмцээнд бэлдэж байна. Ер нь бол өрсөлдөгч бөхчүүдэд судалваа хэр хүчтэй бөхчүүд байх шиг байна. Одоо тэгээд 21 аймгийн яг л шилдэг сумын заа одоо өнөө зөвхт барилдсан сумын заануудын өнгө төрөх болсон залуучууд байгаа. Тий одоо тэгээд бараг бүгднтэй барилж үзсэн нилээдж барилдцгаацсан хоорондоо нэгээ сайн мэддэг болцгоодсон олон газар энэ тэнд их таарж барилдцгаасан хүмүүс л байгаа та. Таны хувьд ахалж барилдаж байгаа ахалж заавар зөвлөгөө өгж байгаа бүхэн хэн байгаа вэ? Архичаагаар эдийн багт сонгогдсон. Манай багийн гишүүд бол одоо их хурдан шуурхай барилддаг, альж барьснаас их сайн барилддаг хүмүүс орсон байлээ. Онцлог тал нь бол хурдтай юм биш үү? Би бол яг бас жоохон нэг хүлээж харж барилддаг нэг яаран бас хаилцчдаг. Тий. Бас нэг тийм талтай. Зөв. Ер нь бол яг барилдах арга мэх туршлагаас заа зөвлөхөөс гадна ер нь бүхэн ямар авах ёстой вэ гэдэг чудаг ер нь бол бүхний бусадтай харилцах бие авчих талаас нь бас заа зөвлөж байна уу? Ер нь юу гэж хэлж байх юм? Бүхэн гэдэг чи одоо ер нь тэгэл бас нэлээд ноён нуруутай хүлээцтэй альва ямиг бас бүх төрөл бүрийн талаас нь харж чаддаг. Сууж уу гэж ярьдаг ш тус те. Тийм байдаг болов уу гэж боддог ш тус. Гэхдээ яг нөгөө архичаагаар бидрийг одоо нөгөө барилдааны талаас нь биш хувь хүн талаас нь бас тийм юм байгаарэ гэж их зөвлөж байгаа одоо ер нь нэгээ хүндэлдэг те. Өөрөөсөө дээс цолтой л бол ёсолж мэдлэх гээл ахмад түнээ хүндлэх. Монгол үндэсний бүх гэдэг бол зөвхөн барилдахын нэр биш. Энэ бол давхар дагаад бас маш олон том тийм соёлыг бол дотроо тээж явдаг баг. Ер нь бүхний хувьд хамгийн аз жаргалтай баяртай мөч нь хаана хизээ байдаг бол?
сэтгэлгүй яг одоо тэгэл дэвжин дээр гарч ирэл барилдж байгаа нөгөө нэг мэдээж ялна л гэж гарч ирнэ. Тэгээс унах тохиолдлууд бол нэлээд гарна. Тэгэл унтсан хойноо гэртээ хараад сухрааж үзэл бичлэгүүдэд давтаж үзэл юунаас болж унаа уу гээл. Давсан үедээ бол энэ мэх маань болж шүү. Одоо улам цааш нь хөгжүүлээ, дэлгэрүүлээ гээл. Тэгдэг одоо унлаа гэд бас хор шар тийм бол байхгүй шүү дээ. Цагаах нь л бүгдээ ялахын төлөө өрсөлдөж байгаа. Бүгд ялахын төлөө өрсөлдөж байгаа. За, өнөөдрийн урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Удахгүй болох барилдаанд нь амжилт хүсье. За, танай телевизийн бас урьж оролцуулсанд баярлалаа.